За сайн байцгаана уу. Өдрийн мэндэ. За бүгдөө сайхан орж ийн үү. За би 3 сарын 5-нд нэг хотоодны хаалганд орлоо. За тэгээд одоо сар ирээтэй имлэг сөвлөл гэдэг ингээ явж байна. Ер нь ерөнхийдөө би бол гайгүй. Одоо энэ Монголын эмч нар маань маш их чадварлаг, үнэхээр мундаг болсон байна. Тэгээд алтан гартаа эмч нар, сувлагч нартаа маш их баярлалаа. 3 дугаар эмнэлгийн лочин эмчтэй. За Хоёрбаатар эмчтэй, сувлагч, асрагч нартаа маш их баярлалаа. Тэгээ одоо бараг сар болох чинь да хаалганд ороод тэгээд биеийн байдал бол одоо үнэхээр дээрдэж байна. Сайн байна. Тэгээ хоолны гам одоо 3-4 сар хоолны гам барих хэвээр. За 96 сар л барь гэдэм байх. Тэгээд яг ингээд хоолны дэглэн бариад одоо би бол одоо нэг 15-6 хил хасцсан байна. Нүрээр бол айгүй гэдэм байна. Тэгээ ерөнхийдөө гиз одоо 4 мөчөөрөө нэлээд торсон. За турах яах вэ тийм ээ, идэгжилээвэл. За иймэрхүү байдалтай. За тэгээд ингээд имлэгээр хэвтээд ингээд имчлүүлээд хаалганд ороод ингээд явж хахад одоо энэ аав ээжигээ асраад тийм ээ, тэрэгзэр дээр төрчихсөн ингээд аав ээжигээ асраа явж байгаа энэ хүүхэд залуучуудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Айгуу гоё харагдаж байна. Аав ээжигээ асраад хайрлаад ингээ явж ийн гэдэг чинь тийм ээ. За тэгээ ямар нь одоо аав ээжигээ ингээ загнаад дээрлэхэд зодж нүдээд хараагаа зүхээд идэгин. Тэгээ ч бас гэр бүлийн хүмүүжил интересээ бас нөлөөлөх бах. Тэгээд одоо өвчтөө нэгнийгээ ярьдаг, эргэж тойрдог, асардаг, хаа юу гэдэг тийм сэтгэлтэй юм залуучуудаа аав ээжигээ асраад найз нөхдөө эргэж тойроод ингээд явж байгаад харах бас их гоё байна. Тэгээд одоо би чинь 5 эгчтэй, 2 ахтай, ах эгч нар маань одоо хаалганд ороход бүгд ирсэн. За бүгд эргэж тойрсон, та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ намайг бас эргэж ирсэн найзуудаа маш их баярлалаа. Фэйсбүүкийн найзууд бас их эргэж ирсэн. Маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд сэтгэл чилээгээд яаж байгаа бол ийж байгаа бол гэдэг санаан зовноод байж исэн фэйсбүүкийнхаа найзуудад бас их баярлалаа. Тэгээд би гайг болж гин, эрүүл болж гин, сайхан болж гин. Алтан гартаа эмчнэрийнхаа буйнд. Тэгээ хамгийн гол юу гэх гээд байна гэхэлэр ээж аавыгаа хайрлаад энэ имлэг дээр ингээд асраад үзүүлж харуулад явж байгаа залуучуудаа энэ маш их баярлалаа. Тий, аав ээжигээ хайрлаад ингээд та нарыг бас хүн болох гэж бас нэлээдгүүл цаг хугацаа, нэлээдгүүл хүч хөдөлмөр одоо гаргасан, нойр хоолоо хугасалсан, тийм ээ, сэтгэлээ чилээж исэн аав ээж, ах эгч нараа ингээ асарж агаад залуучуудаа баярлалаа. Бас нэлээд харлаа, үзлээ. Тэгээ миний Монголын цөөхөн монголчууд одоо өвчнгүй байгаасаа, эрүүл байгаасаа, бие биентэйгээ эвтэй байгаасаа гэж л одоо хүсэж байна да. Тэгээд эрүүл байгаараа одоо энэ болгоныг одоо өвдөж зовсон хүн ойлгодог. Тэ. Эрүүл байгаадаа баярлах хэрэгтэй, эрүүл байгаадаа талархах хэрэгтэй. Тэ. Одоо идэвхшгүй өвчин тусцсан. Одоо үнэхээр одоо өвчнөдөө шаналаа зовоод дээшээ тэнгэр хол доошоо газар хатдаг хүмүүс зөндөө байна. Үнэхээр хэцүү байна. Тэгээ тийм учраас одооноос та бүхэн маань одоо эрүүл мэндэд анхаараарай. Тэгээ миний энэ одоодны агуулга болохоор 20 жилийн өмнө би бас энэ аймханда хүчтэй дөргөлт авсан. Тэгээ тэрнээс болж одоо ингээд явцын дунд одоо ингээд хагалгаанд орж ийн гэж ойлгож байгаа. Түүнээс нэг нохоохаа шиг тийм ээ, идж уусандаа биш. Тэгээ залуугийн тэр нэг том дөргөлт авсан. Тэрнээс үүдэлтэй юм
бас нэг бэртэл гимтэл ингээ хожуу гарч ирдэг ирнэ. Тэгээ сайхан алтан гартай эмчнэрийн үеийн сайхан хаалгаанд ороод одоо ингээд сар ирээтэй сар болох гэж байна. Тэгээ 4 сарын 1-ээс ажилдаа орно. 4 сарын 10-наас ажилдаа орно. Тэгээ би маань гайгүй болж байна. Тэгээд та бүхэнтэйгээ эргээд эрүүл саруул болоод үнцэн ажиллая гэдэг ингээд сайхан уулзцаая. Тэгээд одоо энэ эцэг эхчүүдтэй Монголын ард түмэнд одоо үрэлжлэхэд энэ KFC гэдэг хоолноос татгалзаараа. Энэ CU-д байгаа энэ халааж иддэг хонсон хоолноос татгалзаараа. За энэ бэлэн омонгоос татгалзаараа. Ходоодон цоорсон хүмүүсийн нэмлэг дээр маш их байна. 20 эдтэй залуучууд хүртэл тийм ээ. Одоо ингээ ходоодон цоорцсон, ходоодон шархалцсан, улаацсан настай хүмүүс шиг юм өвчин ярьсан залуучууд маш их байна. Үр хүүхдүүдийнхээ хоолтон дээр маш их анхаараараа. Дараа нь одоо ингээд насаараа зовох юм болно шүү. Тэгээ та бүхэндээ эрүүлэнх байгаараа, хоолтонд анхаар, хөдөлгөөнтэй байгаараа гэж Монголын ард түмэнд захисан юм аа. Тэгээ газтаа ундаа битгий уугаараа. Хөнхөн ойрхон жоохон олж ороороо тэр чинь эрүүл байх ингээд их усүрэн шүү. Тэгээд тийм байна. Тэгээд одоо та бүхэндээ бас эрүүлэхийг хүсье, аз жаргал хүсье. Цөөхөн монголчууд одоо хоорондоо хэрэлдэж уралдаад яах вэ? Тийм ээ. За тэгээд тийм байна да.